танд хали байна. Дараагийн имчилгээтэй тавтай морил та цаг хугацаагаа зарцуулаад энерги зарцуулаад энэ бичлэгийг үзэхэд орж ирсэн учраас би та хэдийн зарцуулж байгаа цаг хугацааг үн цэнтэй байлгахын тулд дараагийн бичлэгийг бэлтлээ. За энэ бичлэг нь юу вэ гэхээр 2025 он гарчлаа. Нэг сар бараг дуслаа. Та хэдийн маань урдаа тавьсан зорилго юу болж байна? Эргэж харсан уу? Ер нь биелэх магадлалын бодож үзвөө? Ямар системүүд ашиглаж байна гэдэг энэ бүх асуултуудад баг багаар өөртөө хэрэгжүүлж байгаа зүйлээ бас хуваалцъя гэж бодлоо. За энэ бичлэгт ерөөхдөө бол би 5 яг тийм яаж системчлэлтэйгээр зорилгодоо хүрэх вэ гэсэн тийм 5 концептыг ярих гэж бодлоо. За хамгийн ихнийх нь болохоор зорилгоо тодорхойлохдоо өөрийнхөө утга учиртай өөрийн чинь яагаад энэ юмыг хийх гэж байгаа гэдэг үнэн одоо холбоостой маш сайн тааруулж холбож өгөх хэрэгтэй. Зорилгоо тавихдаа яг яаж тавьж ийн вэ? Би тэгмээрээ ингэмээр гэнэ гээд одоо бичээд сквал дотроо бодоод тэгэл хайчиж гин үү гэдгийг бас аюу сайн өөрөөсөө асуугаарай. Зорилго чинь яг өөрийн чинь бодож явдаг утга учиртай зүйлтэй таарж гин үү? Яг яагаад энэ ажлыг хийж байгаа? Яг яагаад би мөнгө олмоор байгаа? Яг яагаад хэдэн төгрөг надад хэрэгтэй байгаа? Яг яагаад энэ зорилго надад амар чухал юм бэ? Үнэхээр чухал юм бэ гэдгийг маш сайн тунгаагаад бодоод үзээрэй. Тэгэхээр энэ яагаад гэдэг концептыг хамгийн одоо нөгөө олонд түгээсэн тийм хүн нь болохоор Simon Sinek гэдэг author зохиолч. За тэгээд хамгийн алдартай одоо нөгөө TED Talk-уудын та бас мэдэх байх гэж бодож байна. Алтан дугуй гэдэг Golden Circle гэдэг. За эхлээд одоо яагаад гэдгээсээ эхэлтэй яг яагаад би өнөө өглөө орносоо болсон? Яагаад би энэ ажлыг хийж байгаа? Яг яагаад гэдэг асуултыг бүх юм дээрээ тавиасаа гэж хүсэж байна. Яг тэр хүний номыг уншаад за тэгээд би яг тэр хичээлд нь бас өөрөө суусан. Тэгэхээр та бас хүсэж байгаа мар би доор линкээр олоод өгье. За тэрэн дээр ер нь бол яг Finding Your Why гэдэг ийм онлайн курс байгаа. За тэгээд хамтрагч хэрэг болно. За тэгээд асуултууд асуугаад яг яагаад би одоо яг ямар утга учиртайгаар амьдраад байгаа, юу хийхин тулд амьдраад байгаа гэдэг асуултаа одоо хариултаа олохын тулд нэг тийм бас номыг уншаад үзээрэй. Бичлэгийг үзээд үзээрэй гэж зөвлөмөр байна. За энэ хоёрыг холбоод ирсэн зорилго бүр маш одоо тийм утга учиртай санагдаад ихэрсэн. За миний хувьд жишээн дээр үзэх юм бол өмнө нь зорилгоо тавихтаа за би нэг тэгмээр байна, ингэмээр байна гэж тавьчихдаг. Гэхдээ тэр нь яг үнэхээр яг урт хугацаанд зориод байгаа бодоод байгаа юмтай чинь нийцж байгаа мó, нийлж байгаа мó гэдгээ бас ерөөсө бодож үздэггүй байсан. Тэгэхээр хамгийн ихэнд одоо та хэд зорилгоо тавихтаа яг миний утга учиртай, миний яагаад хийж байгаа юмтай таарж ийн үгүй юу гэдэг асуултыг маш сайн тавьж агаад зорилгоо тавиарай гэж хэлмээр байна. Судалгаагаар авч үзэх юм бол цаасан дээр бичиж тэмдэглэсэн зорилго биелэх хувь нь 46-аас дээш хувьтай байдаг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр та одоо утсан дээрээ бичээд орхисон ч юм уу те эсвэл зүгээр ингээд нэг толгой дотроо бодцаа энэ жил тэгэндээ гэсэн тэр бодлоос чи илүүгээр яг үзэг бол гаргаж ирээд одоо миний энэ жилийн зорилго тийм байна, ийм байна гэд маш тодорхой бичсэн зорилго биелэх магадлал нь хамаагүй өндөр байна. Энэ ингээд зөвхөн зүгээр ингээд бичээд хай гिचж байгаа юм биш. Гэхдээ зүгээр л ингээд бичээд орхиход биелүүлэх магадлал нь тийм өндөр байгаа. Зорилгоо бичиж тавьсныхаа дараа ойрхон тэрийгэ өөртөө сануулж харж их. Өмнө нь бол би яг за яг жилийн эцэсттэй дараа жилийнхэн зорилгыг бүр аюул олоодоо тавьж үзчихсэн. За дотроо бодож эхэлж үзчихсэн те. Дараа нь утсан дээрээ бичсэн байснаа олсон. Дараа нь тэтэр дээр бичсэн байснаа олсон. Гэхдээ тэрийг яг бэлгэж хараагүй. Одоо тэг яг юу болж ийн яаж ийн гэдэг одоо ямар нэгэн процессоо ерөөсөө хянаагүй байсан. Тийм учраас тэр зорилго ингээл тэгсгэл мартагдаал ингээл хаягдаал нэрээ олон жилийн дараа харсан ч өө нэрээ би юм хий гэж бодож исэн байж тээ. Гэхдээ хийгээгүй гэдэг түүх болоод бараг үлдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр зорилгоо бичснийхаа дараа бичснийгээ за өдөр болгон чаддгүй маа гэхэд 7 хоног нэг удаа чаддгүй маа гэхэд сард нэг удаа бичсэн зорилгоо гаргаж ирээд хараарай. За миний хувьд бол би өмнө нь хизээч тэгж үзэж байгаагүй. За тэгээд одоо бол би өөрөө өглөөд журнал бичиж ингээд хөтөлж үзэж байгаа. За тийх болгондоо би ингээд ерөнхий ингээд гол тавьсан 25 оныхоо зорилгыг бодоод ерөнхий ингээд амьдралынхаа яг яагаад би ингээд одоо жишээлх юм бол өнөөдөр би ингээд бичлэг хийгээ сууж байгаа. Эсвэл яагаад би ингээд ийм одоо шинэ юм сурмаар байгаа. Яагаад тэгмээр байгаа гэдэг асуултуудынхаа гол утга учиртайгаа тэр зорилгоо холбож өгсөн болохоор надад бүр ингээд тийг яг тэр зорилгоо харахаар бүр ингээд тийм айгуу гоё догдолсон мэдрэмж хурдан биелсэн байхыг харах юмсан. За одоо энэ зорилгоудаа бэлгэлэхийн тулд би юу хийх ёстой бэлээ, яагаад яах ёстой бэлээ гэдэг бодлууд нь бүр ингээд айгуу тийм гоё сонирхолтой, хөгжилтэй тийм гоё байдлаар орж ирж байгаа. Тэр зорилготой хүрэх хийх ажлуудад чинь саад болох юмнуудыг урьдчилж тооцоод за тэр тохиолдолд би яг яаж хариу үйлдэл үзүүлэх вэ гэдгээ тодорхойлж олсон баг.
Тэр бас та одоо хэрвээ магаш өглөө эрт босъё гэж бодсон байхад чинь найз чинь хүнд орой гарья гэд хичнээн гармаар байсан ч гэсэн яг тэр гол чухал юмдаа өөртөө цаг хугацаагаа зарцуулаад үгүй гэж хэлж сураад за ингээд тэрийгээ бас ингээд давтамжтай яг суралцах нь аягүй чухал санагдсан. Түүнээс бол ингээд нэг удаа хэлээл ингээл болчдөг юм биш. Тэгээ найз нөхөдтэй ч юм уу гэр бүлийнхэнтэй ч юм уу ойр дотныхоо хүмүүс дээрээс нь бас интернетээс сайхан зарлж хэрэгтэй юм лээ. Тэгэхээр би одоо ингэж байгаа шүү, би ингэж байгаа шүү. Би одоо орой 8 өнгөрөөгөөд ингээд ямар ч сошиал медиа байхгүй унтахаар болж байгаа шүү. Тэгээ хэрвээ надтай холбогдмоор ах юм бол тэдээс тэдэн цагийн хооронд ингээрээ тэгээрээ гэд бүх хүмүүст ингээд мэдээлэлтэй ойлгомжтой өгчих юм бол тэр хүмүүс ингээд ойлгоод авна шүү дээ. Дараа нь за хайлаар ингээд бичгээр орой хариу өгдөг юм билээ. Тэгэхээр өглөө бичээд үзье яач гэдэг юм уу те. Ингээд тэр хүмүүс бас яг чиний амьдралын хэм маяг тохируулаад өөрчлөгдөх ч юм уу те. Эсвэл арай нэг тийм чиний шийдвэрийг хүндэлдэг болоод ирнэ яг ирдэг юм байлээ. Сүүлийн зорилготой хүрэх системчлсэн арга нь юу байна вэ гэхээр яг хамгийн одоо нэг зорилго байлаа гэж бодоход тэрийг баг одоо ийм хугацаануудад хийж болох боломжтой одоо ийм алхмуудад хуваарлаад за тэрийг өдөр бүрийн одоо нэг цаг тутамдаа хуваарлаад тэрнийхээ явцыг хянах. За жишээлх юм бол одоо айгүй олон хүмүүс таад мэдж байгаа habit tracking, habit тэгэл дадал зуршлууд гэл айгүй олон их яригадаад байгаа. Дадал зуршлын хувьд бол миний таад зөвлөх ном бол James Clear-ийн Atomic Habit гэдэг ном байгаа. За энэ бол яг миний хувьд дадал гэж юу юм бэ? Дадлуудыг яаж бий болгоод байгаа юм бэ? Тэ яаж хооронд нь ингээд stack хийгээд буюу ингээд холбоод за тэрийг ингээд дадал зуршил болгож оруулаад байгаа юм бэ гэдэг бүр ингээд өмнө нь бас ингээд дадал зуршлын талаар ингээд үнэхээр тийм дадал хэрэгтэй, тийм habit хэрэгтэй, би дигдэг гэдэг юм сонсч ирсэн ч гэсэн энэ ном үнэхээр бүр best байсан. Тэгээ энэ дадал зуршлынхаа хүчээр яг өдөр тутмынхаа процессуудыг хянах боломжтой болчихж байгаа байхгүй юу. За тэгэхээр том зорилгоо хуваацсан те хувааж гаргаж ирээд богинохон одоо ийм амархан ийм алхмуудад хуваарлцсан. За тэр алхмуудаа өдөр тутамдаа хянах. Одоо миний хувьд яг өмнө нь хэлсэнчлэн яг миний хувьд болохоор өмнө нь өглөө эрт босч байгаа гэдэг бичлэг оруулсан. За өглөө эрт босч байгаа яг ямар гол зорилготой мань чухал одоо нэг холбогдож байгаа юм бэ гэхээр би өөртөө илүү цаг хугацаа зарцуулдаг те одоо би илүү олон юм сурмаар байгаа. За сурахын тулд надад цаг хугацаа хэрэгтэй байна те. Тэр цаг хугацааг яг яаж гаргах уу гэдэг ингээд юм яг шат дараалалтай буулгаж өгөөд тэр цаг хугацааг хаана гаргах уу, хизээ гаргах уу гэдэг нь хамгийн боломжтой. За өглөө эрт босч гаргах юм байна те. Хамгийн гол том зорилго нь бол би илүү их юм сурмаар байгаа те. Би одоо код бичиж сурмаар байгаа, Python сурмаар байгаа, AI сурмаар байгаа. За ингээд үнэхээр яг ажиллах хэрэгтэй юмнуудаа маш олон сурах юмнууд байгаа учраас тэр зорилгоо биелүүлэхийн тулд дараагийнхаа ингээд жижигэн шатлалууд буулгаад за хамгийн одоо нэг боломжтой жижигэн өдөр тутамд хянах боломжтой дадал зуршил нь юу байсан бэ гэхээр за би өглөө босох хэрэгтэй байна. Өглөө босч байгаа яг ингээд зуршлаар ингээд хянаад үзье. За би өмнө нь эхлэхдээ бол ингээд за өглөө босоод байна гэж яваад байсан. Тэгээ хэдэн өдөр өглөө босч юу, яг өглөө босоод юу хийчихв, яг яач юу хийчихв гэдэг ингээд бичээгүй болсон чинь ингээд ийм ерөнхий болоод эхэлсэн. Би нэрээ нэг хэд хоног өглөө боссон доо. Өглөө босоод юу хийлээ, яалаа ийлээ гэсэн яг тийм дата нь ерөөхдөө байхгүйсэн. За тэгэхээр энэ дадал зуршлыг одоо яг тэр яг бичиж тэмдэглээд тэрийгэ эргүүлж хараад одоо яг тэрийгэ анализ хийх нь бол аюул чухал систем байгаа. Энэ аюул тийм жижигэн ингийн сонсогдож байгаа ч гэсэн яг тийм гол хүрхгээд байгаа зорилгот чинь үнэхээр ач тустай тийм сайн систем гэж би бодож байна. За бас маш олон хүмүүс өөрсдөө одоо яг тэр системүүдийг ашиглаад одоо үр дүнгийн хүрсэн хүмүүс маш олон байгаа. Тэгэхээр та бас өөрсдөө хэрэгжүүлээд үзээрэй. За миний хувьд бол яг ингээд ийм жижигэн дадал зуршлаа бичдэг хэсэг байгаа. За тэгээ дээрэс нь би дэвтэр дээр яг ингээд өдөр хийсэн дадлаа бичдэг. За би өнөөдөр 4:30-д боссон юм уу, 5-д боссон юм уу те ингээд дараа нь хараад явахад анализ хийгээд явахад би яг ямар өдөр одоо босч чадаагүй байна. За тэр өдөрчийг яагаад босч чадаагүй байна? Юу надад нөлөөлсөн байна гэдэг дээр анализ хийгээд ямар нэгэн дата мэдээлэлтэй байж байгаа тэрэн дээр анализ хийгээд яг юун дээр нөлөөлсөн байна гэдгийг одоо нэг хараад юу надад нөлөөлөд ингээд би босч чадаагүй байна ч гэдэг юм уу гэдэг шалтгаанаа олох нь бүр надад маш чухал байсан. Түүнээс өмнө нь бол ингээд нэг тийм бүх юм ерөнхий тэр чинь тэгсэндээ ингэсэндээ гэж яваад байдаг ус одоо л бүх юм тодорхой. За тэгээд өглөө яг босох нь ойлгомжтой. За боссныхаа дараа энийг хин ч гэдэг юм уу. За тэрийг яг ингээд дадлынхаа habit tracker-ийнхаа юм дээр бичиж тэмдэглээд боссон байна, яасан байна гэд. За тэгээд энэ жижигхэн системнүүд чинь том зорилготой хүрэх том зорилготой багаар хүрээд ингээд яг ингээд сарынхаа төлөвлөгөөнд явах ч гэдэг юм уу 7 хоногийн төлөвлөгөөнд явах маш том алхмуудын чинь нэг болохоор байгаа. Видеого энэ хүртэл үзсэнд баярлалаа. Дараагийн удаа бас таны цагийг өрөхгүйгээр ойлгомжтой, тодорхой яг proven method буюу хин нэгэн хүн хийж үзээд туршаад тэгээд судалгаагаар батлагдсан зүйлүүдийг бас өөр дээрээ туршиж үзээд за тэгээд та эдтэй хуваалцчих болно. Баярлалаа. Баяртай.